Улсын 2 дугаар төв эмнэлэг Түүхэн товчон 1931 онд тэр үеийн төв больницын дэргэд 8 ортой 2 өрөө, мөн үзэлгийн 1 өрөө, нэг эмчтэйгээр нээн ажиллуулсан нь улсын 2 дугаар төв эмнэлгийн их үүсгэр болжээ. 1946 онд идэвхтний тасгийг сайд нарын эмнэлэг гэж өөрчлөн бие таасан эмнэлэг болгож 1960 онд Монгол Ардын Хувьсгалт намын төв хорооны шийдвэрээр улсын нэгдсэн тусгай эмнэлэг болгов. 1990 онд Монгол орны улс төр эдийн засгийн тогтолцоо солигдох үед улсын тусгай нэгдсэн эмнэлгийн статусыг улсын клиникийн 2 дугаар нэгдсэн эмнэлэг болгон өөрчилсөн байна. Монгол улсын засгийн газрын 2012 оны тогтоолоор улсын клиникийн 2 дугаар нэгдсэн эмнэлгийг улсын 2 дугаар төв эмнэлэг болгон өөрчилж өнөө хүрчээ. Улсын 2 дугаар төв эмнэлэг нь 90 жилийн түүхтэй. Төрөлжсөн нарийн мэрэгжлийн лавлгаа шатлалын тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлдэг ууган эмнэлгүүдийн нэг болсон билээ. Сайд нарын эмнэлэг нэртэйгээр тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн эмнэлэг маань үндэсний оншилгоо эмчилгээний төвтэй болон өргөжин төрж байна. Бидний ураа хүний төлөө хүчрхэг баг. Бидний эрхэм зорилго ард иргэдийн хүсэл хэрэгцээг хангах үйц чанартай, аюулгүй тусламж үйлчилгээтэй шилдэг эмнэлэг байна. Бидний үнэт зүйл багийн ажиллагаа, шинийг бүтээгч, ёс зүйтэй харилцаа, хүндэтгэлтэй харилцаа.